санааны эрүү үед бүх үйл ажиллагаа оюун санаанд явагддаг юм аа. Тэгэхээр зэрэг эхний удаа яах вэ гэхээр зэрэг бид одоо жавхлан төрийн ордонд оруулчлаа. Жавхлан ганцаараа яаж яах юм бэ? Энэ олон хулгайчтай тэмцэх юм бэ, тийм үү? Нэгэнтээ тэнгэрийн ташуур гэж үзэж байгаа бол энтэй тушаалаа өгч гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл юу хүсэж байгаа? Яг тэр хүсэл зорилгоо өгч. Берд үргэлжил нэг зүйлийг хэлдэг. Таны тааллаар болог. Одоо бүгдээрээ энэ зүйлийг тантай болон таны амьдралтай жишж үзье. Хүснээ асуудаг хүн болон Аладдин буюу та. Хүслэгч нь биелүүлдэг орчлон ертөнц буюу агуу Берд. Түүх дамгуудад өөр нэрээр дурддаг юм л да. Ариун сахиусан тэнгэр, дээд бие гээд бид олон жишээ татж болно. Allahu 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 Миний хүч бодох эзэн Миний хүч бодох эзэн Би тань хайртай Тэнийг хэн хүнамайла Тэнгэрэж Танд аль илүү таархаг нь өөрөө сонго. Таны тааллаар болог. Бүтээлч үйл ажиллагаа ингээд эхэлнэ. 3 шатад ажил. 2000 жилийн турш ажилласан тэрхүү бүтээлч ажил. Эхний шат бол ас уух. Орчлондоо тушаалаа өг. Орчлондоо юу хүсэж байгаагаа хэл. Тэгвэл орчлон бодолд чинь хариу өгнө. Та үнэндээ яг юу хүсдэг вэ? Тухтайхан суугаад цаасан дээр бүгд энэ бич. Миний ганцхан энэ мөрөөдөл бол энэ хүчрхэг Монгол төрийн байгуулна, Чингисийн байгуулсан төрийг байгуулчих бол одоо миний санаа биелэгдэх гээд байгаа юм. Таны тааллаар болог. Танд аль жаргал бэлгэлэхийн тулд орчлон ертөнц өөрчлөгдөж эхэлдэг. Олон хүн үнэхээр хүсдэг зүйлээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Биелнэ гэдэгт итгэж чаддаггүй болохоор л ингэдэг. Та баг зэрэг судалж үзвэл ямар нэг юм бүтээсэн хүн тэрхүү зүйлийг яаж хийхийг мэддэггүй. Тэр зөвхөн юу хийхийг л мэддэг. За бид нар энэ засаг төрийг сайжруулнаа мөн үү? Чаднаа гэж үзсэн тохиолдолд чадсан тохиолдол юу болох вэ? 3 дугаарх нь төсөөлөх. Хамгийн сүүлчийн 3 дугаар шат бол хүлээж авах. Step 3 and the final step in the process. Энийг сайн болж үзээрэй. Та юу ч хийж болно. Юу ч буй ямар ч арга замгүй ч гэсэн таны зам чинь гарч ирнэ. Ингэж бодоод үзтээ. Шүн дунд машин явж байна. Урд талын гэрэл ойрын 3-5 метрийг л гэрэлтүүлж байгаа. Ийм байдлаар та Калифорниас Нью-Йорк хүрнэ. Урдха муухан харж харанхуй дундаа машины барин явна. Амьдрал ингэж бидэнд баг багаар нээгддэг. Ингэж явсны дараа дараагийн 3 метрийг нэ. Дараагийн 3 метрийг ч бас нэ гэж та итгэж чадвал таны амьдрал нэгсээр л байх болно. Энд таны үнэхээр хүсэж байгаа зүйл чинь хүргэнэ. Шин сэтгэлээсээ хүссэн зүйл рүү чинь. Ямар хүч гэдгийг хэлж мэдэхгүй. Үнэхээр байдгийг л хэлж чадна. Александр Грэхэм Белл. Тэнгэрийн сэлхүү гэдэг бол азартай байдаг цагаан савнсан хэмээн юунуудын урууг хөлсөд бол цагаан савнсан одоо цөмийн хүчтэй. Тэгэхээр тэрнийг жолооддог юу тэнгэрийн жолоодтой юм байна гэж үзэж байна. Тэгэхээр энийг бол consciousness гэдэг бол энэ амьд хэрэгт оюун ухаан бүхнийг жолооддог хүч байгаа юм байна. Тэр хүчийг хэлээс өөр Монгол тэрний хүчийг тэрний хэлж ирсэн юм болов гэж ингэж бодож байгаа юм аа. Ийм л тусгаар дүн байсан юм. Тийм л учраас эзэн хаан маань 800 жилийн дараа хүн төрлөختөн элгээ эмээлийн элгэндээ авна гэж. 800 жилийн дараахыг эзэн хаан маань яг өнөөдрийнх юм шиг харж исэн юм шүү дээ. Тийм учраас бид нар энэ сэрхүү сэрж энэ бүх зүйл яг ийм учраас бид нар хүн төрлөختнийг авах нь бол зайлшгүй. Бидний үеийн залуучууд л одоо энэ зүйлийг хийж санаачилж явахгүй болвол хизээ хийх юм бэ? Яаж энэ Монгол орн
биднэрт те заяагдсан шиг бид нар дахиад буцаагаад хооч үед аваач өгөх хэрэгтэй.